Хоцнороо өмссөн гарахад яг бэлэн болчиход байна. Гүй ээ, тавгаа гэхээр гарахгүй бол болохгүй мэдчихэж байгаа зү. Цаа чи ажлаас ирэх арай л болоогүй байна. Юу гэж хардгаа болох юм бэ? Одоо бүрстэ улам амар харддаг болсон шүү дээ. Тий. Юу вэ? Одоо ч нараа эрэгтэй хүнтэй хардгаа байлаад эмэгтэй хүнтэй хардж байгаа юм чи. Тий. Яг нөгөө манай найз гэрлээ байж тээ тий. Тэр чинь гэрс зүггээд эрэгтэй хүн болгоод өөрөө зохиогоод тий. Тэгээд оройчонгаа хэрүүл. Яста амар ядаргаатай нэрээ. Юу вэ? Чи бас мэдсэн юм уу? Тийм ээ, тийм. Төрөж толгойд яг тэрэлж яваагүй юу? Тийм. Тэгэхэд яг намайг сардагтаа харцсан шүү дээ. Тийм ээ. Гүй зүгээр би сардаг байхгүй юу да. Тэг жуушны бааз дээр тийм шүү дээ. Тэг зүгээр сардаг миний хажуугаар өмөрсөн чинь сая сардаг таяр биенийхээ нүд рүү амар муухай жоохтой хардаа гээд. Тэгээс оройчонгаа хэрэлдэж байгаа юм чи. Мэдхгүй би одоо бүр заримдаа бүр гайршаа бараад байна. За. Танаа нөхөр үү? Тийм үү? Яаж тэр вэ? За. Найз нь тэгээд яаж иж байгаад яваад очно за. За тэгээд одоо удахгүй болсон. Тавгаа чи ямар сони юм бэ? Сүн сүдэр шиг л гівгэнд ороод ирэх юм. Дандаа ингэж хүн зочино. Утасныхаа дугаарыг устгаж амжихаас өмнө шүүрээд автаа шүү яа. Стадах юу хийсэн юм бэ нэ? Ажил тарахаас өмнө 2 цагийн өмнө бүр амжилт орж ирээд юу хийж ядг юм болоо? Биш хадгалсан чи харин айлын нөхөр эргүүлцээ утсаар яриад зогсчихдаг байна. Би юусэн. Мессеж нисэл ороод ирлээ ба. Имгүй баригдлаа та чи хөө яа. Айгу. Одоо мессеж нь уншчихъя чиний дэргэд хөө яа. Уншаач та. Юу гэнэ вэ? Баяр хүргэе гинэ. Баяр хүргэе. Хүн баярлуулахаар юу хийсэн юм бэ хөө яа? 1001 дурсгав. Хай, хинээс вэ? Моби мэдэгээс гинү? Мэдээ гэж хэн бэ? Юу нэ? Мэдээ гэж хэн бэ? Мессеж харилцаад одоо 1001 мэг өгөөд байдаг. Чи юу яриад байгаа юм бэ? Наа чи зүгээр л Mobicom-ийн үйлчилгээ заа юу. Mobicom надад үйлчилж байна. Үйлчилгээ? Тэгээд чи бүр мэдээгээр үйлчлүүлдэг хэрэггүй аа? Яна юм. Бүр хараа. Арай тэнтэй. Ажил тарахаас өмнө амжаад ирэнгүүт аа. Яндрын хүнтэй уулзаад тэгээд бүр уцаар мессежээр харилцаад аа. Наа чи хүн болгонд нэг ч үчдэн шүү дээ ямар сайн. Иймгүй баригдаад. Өнөө мэдээ чинь. 1001 авсан уу, мессеж авсан уу гэдэг чинь нааш үржирээд яраарай. Уцаа бити яраа. Одоо би их ажил тарах болоогүй ба штэ. Намайг ирээгүй юм шиг яраарай. Хүрээд иргээ. Байна уу? Байна гэртээ л. Тий, тавга ирээгүй л. Хизээ ирэхээ? Одоо чадахгүй. Тэгвэл маргааш өглөө ирэхгүй тавгаас байхгүй би байна штэ. Одоо ч өглөө ажилтаа л байгаа. Одоо яг хүрээд иргээ чи. Одоо хүрээд ирэхгүй. Хүрээд ирээ. Хүрээд ирээ. Удаа хүрээрээ. Ирүүл. Ажираагүй. Зүгээр манай найзууд юм байх гэж бодоод тэгээд тоглоод ярьсан байхгүй. Дандаа ингэж ярьдаг юм аа. Зүгээр сая. Зүгээр. За. Уцаар одоо соёлтой ярьж байна. За. Хашиг хийж одоо. Яаж чадах юм бэ? Уцаа гарчаад нэг л өсөжтэй. Цаанаас нэг хар хүн шавдуулаад яриад байгаа бол та. Тавга хадахгүй наа. Одоо энэ чадахгүй юу? Маргааш ирэхгүй. Та маргааш яваад ирээ. Чи өөрөө тэгээ үздэй. Намайг ерөөсөө байхгүй юм шиг бай гэж ярьж чи. Яа нэг баярлах гээд байгаа хүн шиг чичрээд ярих юм аа. Гарын садгадаа бүр нэг яг гим хийсэн хүн шиг аа. Унаа чи ээж үстэй чи. Тэгээд чи ээжийг чи арай өөртөө чи ээжтэй яж байна уу? Ээж байна.
ээжээ тавга ирсэн байна. Бид хоёр хоёулаа байна гэд ингээ хэлчих болно та. Чи нэр арай Нэг их сэжигтэй. Гараач. ямар юмдаа сэжиг Байг. байна. Сая яг ээж бүм байсан байгаа. Арай гинтээ тавгаар чи. Алив ээж байсан бол одоо гэртэл байгаа. Намайг одоо уурлаад хашгичаад ярингууд айгуул айсандаа эмэгтэй хүний дуу хоолойгоор ярьсан биш үстэй хөөе. Дуудаж байна. Дуудаж байна. Дуудаад байна. Дуудаад байна. Уцаахгүй байна. Ээж биш байсан байна. Сойдэрсэн ээж биш байсан байна. Чи намайг хуурчээ. Чааваа. Хэвээсэй байж ээж юу? Тавцаавчаар чагнаад байсан юм уу? Гүй хэрэлдээгүй. Зүгээр л тий. За. Өвчтөй солиотой биш ээ. За дахиж ингэхгүй. Би танаас нэг юм асуух гэсэн ээж. Одоо та тэр ярьж байгаа тий та энэс өмнө та яг манай гэрлөө залгасан уу? Тий. Та манай авгаа аваад ярьсан уу? Дараа нь би аваад ярьсан уу? Хашгичаад байсан гэж юу? Тийм ээ хашгич. Тийм. За дахид ихгүй. Та яах гэж ярьсан ээж? Гурд авчирч өгөх гэж юу? Өнөөдөр за тэгвэл маргааш. Тэг хэрэггүй бадраа нааш битээ гурд явуулаа ээж. Цэцгээ их чи нөхөрч хэрэггүй. Ээж та битээ эрэхтэй үнээр нааш гэрлүү юм явуулаад байна да. Хэрэггүй. Ээж та өөрөө над гурлаа аваад ирлээ. Ганцхан шудаа гурд юу байсан юм бэ? Би таны гараас гурил авч идэх дуртай штэ ээж. Амттай байд юм аа. За та тэгвэл маргааш аваад ирээрэй. Та ирэхээс өмнө тэгвэл над руу яриарай. За би тэгээд болоод би хурж ирээд оруулъя. За өөрөнгөө. Чи одоо нэр арай тэмцэж байна нэрээ. Мэдээ гэж хэм бэ? Наа чи зүгээр л нэг мобиками өөрчлөлт ойлгож байна уу? Харж байна уу? Чи намайг марцсан гэж бодож байна уу? Марцсан байх. Үйлчлэгээ энчрэгээд. Энэ тэгвэл миний утсанд яагаад ирэхгүй байгаа энэ хараа? Тэр миний хань ингэдэг байхгүй юу? Ихтэйд наа чи нараа 99-19-тэй хөнлөө явуулаа. Дараа нэгэ чамруу явуулаа. Дараа нэгэ хин ч өдөө бүгдэнд нөгч явуулдаг байхгүй юу? Одоо надаа алга байна тэгвэл. Замаа барьжээ тэгвэл. Одоо би ээж рүү асуух гэх. Миний ээжтэй бүх юм үнээр нь хэлнэ. Одоохон би мэдээд. Хүн үнэ ээж? Танаас нэг юм асуух гэсэн. Та гар утсаа шалгаад үзтээ. Тань 1001 очиж юу? Үгүй би өгөөгүй. Нэг мэдээгээд нэг мундаг залуу гарсан юм баха. Хүн болгоны утсанд нэгж өгөөд гэж юм бах тий. Танд байна уу? За. Юу ч адгаа? Юу ч байхгүй нөө. За өөр юмгүй. За маргааш яриараа та. За хараа. Танаа тэр мэдээ чинь манай ээж өтөө 1001 өгөх дургуйж байна та. Танаа тэр мэдээ гिचжээ бас. Тэгээс танаа ээж чинь за айтийн утсаа за юу тавга. Ямар ядаргаатай юм. Ер нь хүн бүхөө өрүүлдгээд скайч вэ юу ч вэ тэгээд өгч болно шүү дээ. Сэтгэл байвал тэр мэдээ нэг дургуйж байна. Өөрийгөө их мобидопиго хоцолчээ. Моби мэдээ. Чи юу вэ? Би ч гэсэн хүнтэй мессежээр харилцахдаа ингээд скайч хамгаа байна. Мессеж явуулаа. Энэ нэрээ стайл байна. За би явлаа тавга. Би чамд 7 хоногийн өмнө хэлсэн тийм ээ. Нэрүүгэнд очиод ирья гэж. Чи тэгээд ямар энэ 10 онгорхоо авсан гэж явд юм бэ? Удаан шалтаа уцтай явах юм аа чи нэр. Юу шалтан байгаа юм бэ? Ирчүүд хараа тэгээд одоо ингээд нуруу бүрийн нилээл тэгээд үнсгэд билээ аа. Ингээд юм зохиогод ундын штэ чи.